За өдрийн мэндэргий. За гişүүд ярьж байна. Ер нь 40 гаруй мянган иргэн 4 жилээс их хугацаанд энэ ипотекийн зээл авахыг ингээ хүлээж байгаа өнөөгийн байр байдал байж байгаа. Тэгээ энийг энэ тогтолцоо энэ асуудлыг шийдэх гарц болгож энэ хууль орж ирж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ энэ үжил баримтлалын хэмжээнд хувьд бол дэмжиж байгаа. Тэгэхдээ хилцүүлгийн явцад бол дараах асуудлууд дээр бас анхаарахар зүйлүүд байна. Гэхдээ энийг бол одоо энэ асуултанд бол цөөн минут байгаа учраас амжихгүй. Монгол банкны оролцооны асуудлыг бас тодорхойлох. Тэр өөрөөр хэлбэл 17 оноос хойш ипотекийг төв банкнаас гаргах гэсэн бодлогыг буцаах эрсдэлч гэдэг юм хэмжээ хугацаа дуусгах гэх зүйлүүдийг бас хатуу одоо тогтоох шаардлагатай гэж харагдаж байна. За мөн МИГ-тэй чиг үүргийн давхардал зааг ялгаа ямар байгааг бас тэр институт хоорондынхны энэ талаас нь хууль тусах хэрэгтэй. За мөн зохистой хяналтын хараат тус байдал гэдэг дээр 22-ын 3-ын 1, 22-ын 3-ын 4 өнтер дээр тэр Монгол банкны хязгаарлалт тогтоох эрхийг засгийн газрын бодлогод захируулсныг зөөлрүүлэгч гэдэг юм уу нэг ийм зүйл. Өөрөөр тэгээ бас зорилттой бүлэгийг их нарийн тодорхойлж бас гаргаж ирэх гэсэн зүйлийг за ийм зүйлүүдийг хилцүүлгийн явцад анхаарах юмаа гэсэн санал хэлээд асуултууд байна. За Монгол банк бол 5 жилийн туршид за энэ төрөлцсөн банкын бондыг худалдаж авах нэ. За тэгээд 17 онд олон улсын валютын сантаа тохирсон ипотекийн санхүүжилтийн төв банкнаас засгийн газар шилжүүлэх бодлоготой хэрхэн нийцэж байгаа вэ гэдэг асуудал байна. За Монгол банкны одоо бидний судалснаар Монгол банкны хүлээж болцсогүй 1.8 их 80 төгрөгийн алдагдлыг эцэстээ хэн хариуцах вэ гэсэн ийм нэг асуулт байна. За зорилттой бүлгийг их тодорхойлоогүй байгаа гэж ингэж харагдаж байгаа. Орлогын босох ч юм уу, анхны байрч гэдэг юм уу. Тэгвэл энд одоо өмнөх одоо хөтөлбөрүүд маань орон сууцны зээлийн хөтөлбөрүүд маань явагдаад бас бид нар сургамж авах зүйл байгаа шүү дээ. Одоо 60 орчим хувь нь дунджаас дээш орлоготой хүмүүсийн ипотекийн зээлийг авч жинхэнэ очих хэвээр зорилттой бүлгийн хүмүүс маань авч чадаагүй гэсэн ийм зүйлүүд бас байгаа дээр ямар сургамж авч байгаа вэ гэдэг зүйл. За дараа нь хөгжлийн банкны чанаргүй зээлийн сургамжаас ямар дархлааг энэ хуульд суулгасан бэ? За тэр хууль заасан бусад гэсэн тэр 19-ийн 5, 19-ийн 6, 21-ийн 1 дээр ч юм уу тийм бусад гэсэн зүйл нь нээлттэй ийм заалтууд нь мандатын гажуудлыг үүсгэх шалтгаан болохгүй юу? Тэгээ зорилттой бүлэгт одоо багш эмчнэр ахмадуудыг бодлогоор дэмжих ямар бодлого дээр үндэслэж ямар заалтыг хэрхэн туссан бэ гэдгийг тодруулжсэн эхлээд дараа нь тодруулъя. За Эндрийн 3 гал өдрөх гэж асуултад хариулъя. 2013 оноос хойш энэ хөтөлбөрийг бол төв банк улсын хурлын тогтоолын дагуу хэрэгжүүлээд аваад явж байгаа. 2017 онд олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүгийн хөтөлбөрт бол сэлтсэний дараа бол энэ засгийн газарт бол шилжүүлэх асуудлыг бол хүндсэн. Яг энэ хөтөлбөр маань өөрөө анх улсын хурлын тогтоолоор гараад төв банк анх санхүүжүүлээд явцсан учраас энийг бол төв банкнаас гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бондын өмчлөлийг хэрхэн одоо бусад этгээдэд буюу засгийн газарт шилжүүлэх вэ гэдэг асуудал бол хөндөгдөж байгаа. Яг энэ хүрээнд бол ямар нэгэн тийм зохицуулттай бондыг хэн шилжүүлж авах байгууллага нь өрсөд тодорхойгүй байсан учраас бид яг энэ орон сууцны санхүүжилтийн банкыг байгуулад бондын өмчлөлийг бол тухайн банкнд бол үе шаттайгаар шилжүүлэхийн ажлыг бол эхлүүлж байгаа гэсэн үг. За одоо байгаад байгаа энэ санхүүгийн нөхцөл байдлын улмаас бол 5 жилийн дотор бол энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкны гаргасан бондыг бол төв банк худалдаж авна гэсэн үг. Худалдаж авч байгаа нь бол одоо бондын өмчлөл төв банкн дээр байгаад байгаа учраас энэ 6% зээлийн эргэн төлөлтөөр цугларж байгаа мөнгөөр үл эргүүлээ худалдаад аваад явна гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ эхний 5 жилдээ бол яг энэ одоо явж байгаа 6% зээлийн хөтөлбөр бол яг энэ хэвэндээ явна гэсэн үг. За МИГ-тэй яаж оролцож байгаа юм бэ гэж байгаа. Монголын ипотекийн корпорац үйл ажиллагаатай бол энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк бол ямар нэгэн хэлбэрээр бол огтлцохгүй. Орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк нь бол урт хугацаатай их үсрэг арилжааны банкудад олгоод банкуудын олгосон зээлийг МИГ үнцаасжуулдаг. МИГ-ийн гаргасан үнцаасжуулсан зээлийг бол эргүүлээд орон сууцны санхүүжилтийн корпорац нь өөрөө бол худалдаж аваад явдаг. Энэ схемээр л явна гэсэн үг. Яг одоо байгаа схемээр бол Монголын ипотекийн корпорац бол зөвхөн 6% зээлийг л
эргүүлэн худалдаж авч байгаа. Банкн дээр байгаа тэр ердийн нөхцөлтэй 18-аас 20% үе ипотек зээлийг бол МИК худалдаж авахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ бол орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкнаас олгогдсон их усрээр олгогдож байгаа зээлийг бол арилжааны банкудаас МИК худалдаж аваад явна. Тэгэхээр бол МИК-ийн үйл ажиллагаанд бол илүү одоо өргөжж тэлнэ гэсэн тийм зохицолтой байгаа. За эрсдлийн хувьд бол мэдээж хөгжлийн банктай холбоотой эрсдэл бол бид бүхэнд бол маш том сургамж болсон. Энэ хүрээнд бол энэ банкны хяналт зохицолттой холбоотой журмуудыг бол Төв банк хянана. Энэ дээр бол Төв банкны хяналтад орж байгаа нь илүүтэйгээр одоо банкны өдөр тутмын үйл ажиллагаа Төв банк одоо зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон бусад одоо журмуудаараа хяналтыг тавих бол боломжтой болж байгаа. Хөгжлийн банкны кейсийн хувьд бол 2013-аас 19-ны хооронд бол энэ бол Монгол банкны одоо зохицуулалтад байгаагүй ханшийн эрсдлээ удирдах боломжгүй байсан гэх мэтчлэн маш том алдаа дутагдлууд бол гарч исэн. Банк байгуулж байгаа хамгийн гол шалтгааны нэг бол энэ Төв банк өөрөө энэ банкыг хүндрэхээс амрах, сэргийлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангах, зөв зохистой удирдлагаар одоо хангах хяналт шалгалтыг бол өдөр тутам хийх ийм боломжтой болж байгаа учраас энэ дээр бол Төв банк бол байнгын хяналтыг бол тавиад явна. Өөрөө асуу. За гүйцээж ярилээ. Ярилаа. Батонголон гэсэн. Батонголон сайд ярил. За зорилттой бүлгийн иргэдийг энэ хуулийн дээр яг одоо тусгаагүй байна гэдэг асуудал гал удрах гэж асуусан. Зорилт бүлгийг одоо хууль батлагдсны дараа засгийн газрын журам батлаад зохицуулаад явна. Гэхдээ өнөөдөр хэрэгжиж байгаа төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцнуудын одоо бодлогын асуудлыг 2026 оны засгийн газрын 81-р тогтоолоор журам батлаад бид нэр өнөөдрийн байдлаар бол одоо зохицуулаад явж байгаа гэдгийг бас хэлье. За гал удрах гэсэн тодруулъя. Тэгэхээр бид нар энэ зорилттой төвшин дотор зөвхөн орлого тэр анхны байрч гэдэг юм бид рүү бас хэлсэнчлэн энэс гадна одоо бас нэг хөдөө орон нутагт ч юм энэ дутагдaltaй байгаа энэ боловсон хүчний бодлого ялангуяа одоо багш эмч нарыг доктор сууршилтай урт удаан хугацаанд ажиллах тал дээр нэг ийм бодлогыг баримталж тэрийг энэ дэмжих гэдэг зүйлийг энэ хуулинд бас оруулж өгөөсөө л гэж ингэж хүсэж байгаа. Өнөөдөр бид нар одоо багш эмчгүүгээс болоод хөдөө орон нутаг маань эзгүүрээ тэднэрээс болоод орж ирж штэ. Тэгэхээр мэдээж энийгээ дагаад орон нутагт бас одоо барилга барих тэр компаниудыг дэмжих тал дээр бас энэ банкныхын үйл ажиллагаа нь бас яваасаа ингэснээр багш нарын үнэлэмж ерөөсөө багш нарын үнэлэмж нэр хүнд нийгэмдэх өснө гэдэг бол ерөөсөө төгссөн тэр одон жил ажилласан гэхгүйгээр энэ ипотекийн зээлийг өгж явах энэ асуудал их чухал байгаа маа. Энэ тал дээр За Батонголон сайд. За гал удрах гишүүнтэй санал нэг байна. Энэ харин түрүү хэлсэн хууль батлагдсанаар хууль батлагдсны дараа засгийн газраар журмууд гарч явна. За тэр дундаа бас энэ 2-3 гишүүн бас хэлж ийсэн. Энэ аймаг орон нутг руу ажиллаж амьдрах боломжийг нь олгох тал дээр энэ одоо хууль батлагдсны дараа дүрм журмынх нь хүрээнд бас тодорхой хэмжээнд анхаарч ажиллаарай гэдэг одоо өгөөд хэлж ийсэн. Энэ чиглэлээр бас одоо хууль санаачлагчийн хувьд бас одоо дараагийн төвшөнд анхаарч ажиллая. За гал удрах гишүүн сая нэлийн чухал асуудал ярьлаа шүү. Олон жил ажиллаас үл хамааран нэгэн багшилж байгаа бол тэр багшийн ажиллах боломж олцоог хангах үүднээс ипотекийн зээл хамруулах тийм үү те? Энэ өнцгөөс нийлэх шүү. За журамдаа боловсруулж явъя гэж байна. Тусгаж явъя гэж байна. Агмал Лувсангийн ундраа гишүүн.